Сайн байцгаана уу? Хонгороо байна. За өнөөдрийнхөө бичлэгээр болохоор би илүү IELTS-ийн сонсох хэсэгт төвлөрсөн бичлэг оруулахар шийдсэн байгаа. За өмнө нь болохоор би reading болон speaking гэсүүдэд төвлөрсөн бичлэг оруулж исэн. За тэгвэл энэ бичлүүдийг үзээгүй бол энийг харуулчих. Тэгж үзээрэй. За тэгээд өнөөдрийн бичлэгтэр болохоор бид IELTS-ийн сонсох хэсэг буюу одоо бус хүмүүсийн ер нь хүмүүсийн хэлдгээр бол хамгийн хурдан оноо их боломжтой парт байдаг. Гэхдээ бас мөн олон хүмүүсийн дээр яг нь оноо хөвлөж чадахгүй ч гэсэн өсөл үүсдэг. За тэгвэл өнөөдөр болохоор би яг нь маш чухал шаардлагатай дараа шинэ IELTS-аас 7-оос дээш авахд зайлшгүй шаардлагатай skill development ч юм уу те яг нь tipsээс ер нь хуваалцах шийдсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр би 6 tipsийг хуваалцах болно. Намайг болохоор Хонгороо гэдэг. Би English with Хонгороогийн үүсгэн байгуулагч. Дээрээс нь яг нь өөр IELTS-ийн 8-аас дээш өндөр оноо авч ирсэн бөгөөд маш олон сурагчдад төгссөн IELTS-ийн оноог хүссэн сургуульд тэтгэлэг болон ярилцлагандаа тэнцэгдэн зөвлөгөө өгж дэмжиж өгч ирсэн байгаа. Бичлэгээ хэлхээс өмнө тун утгагүй хэлж байгаа pre-IELTS-ийн ангиад танилцуулж байна. Энэ нь болохоор IELTS-ийн өмнөх анги бөгөөд суурьтай анхан болон дунд түвшний хүмүүсээр 2-1-2 програм байгаа. Энэ програмаар болохоор IELTS шаардлагатай бүхэл гол дүрмүүд бол ерөнхий ангиллын мэдлэг. За тэгээд мөн сонсон унших бичиг ярианы бүх скиллүүдийг зэрэг сайжруулах хичээлүүд багтсан байгаа. За тиймээс та доорх пэйж хуудас маань линкээр холбогдсон асуугаад эсвэл доорх байгаа Google формоор холбогдсон яралтай бүртгэлээ баталгаажуулаарай. За тэгээд өнөөдөр ирээдүлээ сонсох хэсэг ярилцах учраас хэдүүлээ шууд ер нь сонсох хэсэг нь яг яаж бүрдсэн байдгийг тэрийг ярилцъя. Сонсох хэсэг нь болохоор 4 секшнээс бүрдсэн байх бөгөөд эхний 1 болон 2 дахь секшн нь болохоор өдөр тутмын харилцан яриа, өдөр тутамд ер нь ашиглах боломжтой үг хэллүүд ашигласан байдаг. Харин секшн 3 болон 4 нь болохоор илүү академик их сургуульд очиод энэ хүн ямар нөхцөл байх вэ? Тийм нөхцөл секшн 1 дээр нэг яадаг вэ гэхээр хоёр хүний хоорондын харилцан яриа нэг хүн нь ингээд уцаар ярьж байгаа юм шиг юм байдаг. Тэгэнгүүтээ нэг хүнээсээ нөгөө хүн маань мэдээлэл авах зорилгоор байж идэг гэсэн үг. Энэ дээр одоо ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцож байгаа хүн тэмцээнийхээ талаар асууж иж болно. Эсвэл ямар нэгэн сайн дурын үйл ажиллагаа хийж байгаа хүн сайн дурын үйл ажиллагааныхаа талаар асууж иж болно. Эсвэл ажилд орох гэж байгаа хүн те 2-3 тэр ажил санал болгож байгаа consultation хийж байгаа компани хүнтэй ч юм уу ярьж агаад харилцаа одоо мэдээлэл авч иж болно гэсэн. За ийм. Тэгэхээр энэ секшн дээр бидний IELTS-ийг шалгаж байгаа зүйл нь энэ хүн Америкт ч юм уу англи хэлээр ингээд ярьдаг улс очоод энгийн ийм харилцан яриаг ингээ мэдээлэл авах чадамж байна уу гэдгийг шалгаж өгдөг хэсэг байдаг гэсэн. За дараагийн болохоор section 2 байдаг. Section 2 нь болохоор монолог буюу урьдчилан бэлтгэсэн видео байдаг. Бөгөөд нэг хүн ярьдаг, one speakerтэй байдаг. За энэ мөн өдөр тутмын харилцан ярианууд, өдөр тутмын ярианууд байдаг гэсэн. За тэгээд section 3 нь болохоор илүү 2-3 хүний хооронд ярилцсан ярьж болно. Энэ дээр 2 сурагч нэг профессор байж болно. Эсвэл дийлэгтээ ер нь зүгээр 2 сурагч байдаг. За энэ нь болохоор яг ингээ их сургуульд очиад байх юм бол бас мэдэрдэг зүйл нь ингээ багийн ажил ч юм уу те assignment-ууд, group project-ууд хийлэгдэг. Энэ дээр болохоор одоо ямар тайтл сонгох уу, ямар мэдээллийг агуулах уу, тэгээ авсан мэдээллийг хэдүүлээ алийг оруулах уу, алийг яаж харуулах уу, график агуулах уу, графикийг яаж оруулах зүгээр хинээс фидбэк авах уу гэдэг ингээд яг их сургуульд очиод хоёр одоо ингээд багаар ажиллаж байгаа нөхцөлөд ямар conversation явах боломжтой байдаг. Яг тэрийг энэ section шалгаж өгч яадаг гэсэн үг. За, тэгээ үүний дараа нь болохоор section 4. Section 4 бол яалтчгүй зүгээр их сургуулийн lecture яг ямар байдаг тийм байдаг гэсэн. Тэгэхээр нэг хүн ярьдаг, тэгээ монолог байна гэсэн. Энэ маань нэлээд академик байдаг. Тэгээд бэлдэж байхдаа мөн томоохон их сургуулиудын lecture-уудыг сонсоод бэлдэх юм бол бас их тохиромжтой байдаг байгаа. Яагаад гэвэл их сургуульд очиод энэ хүн lecture сонсоод ойлгох юм уугүй юу гэдгийг бас шалгаж өгч яадаг гэсэн. Тэгэхээр ингээ харах юм бол IELTS-ийн лисэн гэсэн маань ерөөсөө л ингээд яг нэг их сургуульд ч энэ англи хэлээр очдог ярьдаг орчинд очиод энэ хүн өөрийгөө ойлгуулад хүмүүсийн ярьж байгаа зүйлийг ойлгоод ингээ явах боломжтой юу? Тэгээ сонсож байгаа зүйлийг ойлгох боломжтой юу? Мэдээлэл авах боломжтой юу гэдгийг шалгаж өгч яадаг байх нэ гэсэн үг. За ингээд тийм учраас үргэлжлүүлээд хэвлээ гол типстэй орцгоё. За хамгийн ихний типс маш их олон хүмүүс тулгардаг асуудал гэх юм бол ингээд нэг асуулт ингээд би яваад өнгөрөөч ингээ араас нь ингээ бодоо суугаад идэг. Тэгснээсээ болоод дараагийн нэг юм уу хоёр асуултыг ингээд хийж чадахгүй яваад өнгөрдөг тохиолдол их гарч ирдэг.
За энэ нөхцөл байдал байдаг. Эсвэл яг нь нийт ингээд удаан хугацаанд үргэлжилдэг энэ сонсох хэсэг дээр би бүтэн аудио нь явж байхдаа нэг 3 минут үргэлжлэе гэж бодоход би ингээд 3 минутын дээр шувдан анхаалаа төвлөрч чадахгүй юм. Ингээд нэг гүлрөөд ч юм уу тийм нөхцөл аяг үүсэж байна гэж бас аяг хүнсэлдэг. За дээрээс нь 50 байж чадахгүй. Яг дараагийн хариулт нь гарч ирэх шүү дээ гэж ингэж араас нь зовсоо зовсоор агаад яваалаа өнгөрчдөг гэсэн асуудлууд байдаг. За энэ дээр тусгайлах типсүүд нь юу вэ гэхээр ер нь айлцсан шалгалтанд хүн 50 байхаараа өөрхийн бэлдсэн түвшинд хийж чаддаг. Ер нь ямар шалгалтанд 50 байх шаардлагатай байдаг. За нэгт миний хамгийн хөөрхөн типс нь юу вэ гэхээр өөрийгөө зүгээр шалгалт өгдөг робот гэж бодчихвол их зүгээр байдаг. Тэр нь робот шиг ажилтаа гэсэн үгтэй биш. Шалгалт өгдөг робот ер нь ямар байх вэ гэхээр энэ хүн тухайн робот тийм үү ямар ч материал авсан байсан энэ хүнд байна уу амархан байна уу гэж илүү тутам юм бодоод байхгүй. Дээрээс нь нэг асуулт яваад өнгөрөөсөн ч гэсэн энэ робот араас нь нэг санаа зовоод бас байхгүй. Энэ робот маш тайван байгаад гол зорилго нь зүгээр л яг уртаагаад асуултыг хийгээд явах байдаг гэсэн. Тэгэхээр зүгээр шалгалт нь орж байхдаа би шалгалт өгдөг робот гэж бодцохоор маш их тийм энэ илүү тутам юм боддог тэр зүйлсүүдийг маань багсаж өгдөг гэсэн. Тэгээд оноонд маань тустай байдаг байна. За дараагийнхны зүйл болохоор шалгалтанд орохоос өмнө breathing exercise хийвэлэх зүгээр байдаг. За энэ дээр миний санал болгох зүйл болохоор box breathing гэж байдаг. Box breathing нь болохоор за нэг 3-4 секунд. За 4 секундын турш ч юм уу амьсгал авлаа. Удаан хугацаанд авлаа. 3 секунд төвчлээ. 4 секунд амьсгал авлаа. 4 секунд төвчлээ. 4 секунд амьсгал гаргалаа. 4 секунд төвчлээ гэх мэтлийн яг юм бокс хэлбээр ингэж breathing хийдэг. За би энэ санал болгож байгаа видеог мөн оруулчихъя. За тэнгууд яах нь энэ асуултыг хийхээр яг яадаг вэхээр бидний тэрхийг хүчил төрчээр хангаж өгдөг. Дээрээс нь маш их тайвшруулж өгдөг гэсэн. За тэгвэл сонсох хэсэгт орохдоо мөн өөрөө ингэж тайвшруулж өгснөөр илүү унаах чинь тустай байдаг хний. Тэгэхээр энэ шалгалтын өдрийн типсээс хуваалцж ин гэсэн. За тэгээд дээрээс нь мөн IELTS-аа бэлтэж байхдаа IELTS-аа шалгалтын ерөөхдөө зан чанарыг илүү ойлгохыг хичээх хэрэгтэй. Миний хувьд бол ер нь IELTS-ыг ингээ хүн шиг төсөөлждөг байхгүй юу? IELTS бол нэлийн шударга. Тэгээд дээрээс нь яах нь IELTS бол бус тестүүдэд харьцуулахад маш шударга. Дээрээс нь жигтэй байж чаддаг тийм зан чанартай байдаг. За тэгээд IELTS-ийн бас зан чанар нь юу гэхээр хариулт бол нэг араас нь шүтэн өгөөд явдаггүй. Тухайн нэг асуултын хариултын хооронд ядаж нэг өгүүлбэр ч юм уу байдаг. Тэр хугацаанд юу вэ гэхээр дараагийн асуултыг унших ч юм уу хугацаанд гэсэн. Тэнгүүд хүмүүс яг яадаг гэхээр тэр нэг өгүүлбэр явж байгаа хугацаанд ч юм уу хариулт нь яваад өнгөрчүүтэйг ингэ сандаа суугаад байдаг гэсэн. Гэтэл үгүй IELTS-ийн зан чанарыг ойлгох чиглэлээс нь бэлдээд явахаараа бид нар яадаг гэхээр шүтэн араас нь явахгүй дараагийн асуултыг жоохон унших хугацаатай нэг өгүүлбэр явдаг учраас би сонсонгоо дараагийн асуултыг уншина гэх ингэ тайван байна гэсэн. За энд анхаарна. Дээрээс нь дараагийн асуултанд гарч ирж байгаа гол keywords, гол үгнүүд гарч ирээгүй бол тухайн асуултын хариулт гарч ирэх болоогүй байна гэсэн. Тийм учраас тэрний талаар бас санаа зовоод ч юм уу яваад өнгөрчүү гэж санаа зовоод явах нь бол тохиромжгүй байх. Дээрээс нь бас яах нь ийм сандарч байгаа ч юм уу дараагийн хэсэгт ингэ асуултаа уншиж амжихгүй байгаа энэ нөхцөл мөн хүмүүс part 3 дээр аяух гарч ирдэг те. 2-1 сурагчид ингэ ярилцж байгаа. Part paper based төгсөн ч бай, computer based төгсөн ч бай. Part 1, part 2, part 3, part 4 лөө өөрөө ингээд дураараа ингээд төрүүлээд явах боломжтой байдаг. Буцаж явах ч юм уу төрүүлээд явах боломжтой байдаг. Тэр нь юу вэ гэхээр бид нар part болгоны төсөөл нэг ойролцоогоор 30 секундын хугацаанд хариултаа шалгана уу гэсэн хугацаа өгдөг гэсэн. Тэр хугацаанд 30 секундын турш бид нар хариу шалгах шаардлага байдаггүй. Зүгээр нэг 10 секунд өөрхөн бичсэн үг үсгийн алдаа, spelling-ийн алдаа байна уу? Эсвэл ямар нэгэн хариултыг сонгоогүй өнгөрсөн ч юм уу сонгочлоо гэж бодонгууд сонгоогүй өнгөрсөн байна уу? Хий дараад өнгөрсөн байна уу гэдгийг шалгасны дараагаар үлдсэн байгаа дахиад нэг 20 хугацаанд нь дараагийн хэсэг рүү төрүүлж чаад тэгээд асуулт техникээс уншаа явж явах юм бол асуултаа уншиж амжихгүй, хариултаа уншиж амжихгүй ч юм уу тийм нөхцөл бол маш багасдаг гэсэн үг. Тийм учраас яг нь бас энэ бол яг нь шалгалт өгж байгаа, шалгалтанд бэлдэж байгаа үеийн гэсэн тип байх нэ. За дээрээс нь хариултуудыг уншиж явахдаа ч гэсэн гол ялгаатай байгаа зүйлсүүдийг ажиглуулах зүгээр байдаг. Тухайн асуултыг уншичаад, хариултыг уншичаад тэр чигтээ мартаад байдаг ч юм уу асуудлаас аюул хүмүүст тулгардаг. Ийм нөхцөл байдалд болохоор тухайн асуултын хариултаа хамааралтай зураглал толгойдоо буулгах юм бол тухайн хариултан дээр яг юу байсан, юу нь голсноо байсныг шууд санахад үрдэж их тустай байдаг байгаа. За юм байна. Дараагийн тип нь болохоор тийг мөн таамаглаж
Тэгээд мөн яг нь уншиж байгаа асуулт, уншиж байгаа хариултыг бит сангаад тустай. За энэ дээр бол тусалдаг зүйл нь болохоор map хийж илаа гэхэд бид нар хамгийн ихэнд хийхтэй зүйл бол тухайн map-ийн landmark гэж байдаг. Landmark нь болохоор бид нэр хаана явж байгаа байршлаа тухайн хүнд тайлбарлаж өгөхдөө ашигладаг одоо нэг тухайн газар барилга ч юм уу тийм зүйлийг landmark гэж хэлдэг гэсэн. Жишээ нь бид нэр одоо талбай урд явж байна гэх юм бол яг нь талбай бол бидний landmark гэсэн үг. Лифтний хажууд байна гэдэг нь яг нь лифт нь болохоор өөрөө landmark наа гэсэн. За тэгвэл map-ийг хийж байхдаа бид нэр цагаан маш сайн ажиглаад тэр map дах өвдсөн байгаа landmark-уудыг маш сайн ажиллах хэрэгтэй гэдэг гэсэн үг. За тэгээд төсөөлнө гэдэг нь юу вэ гэхээр таамаглана гэдэг нь юу вэ гэхээр тухайн landmark-уудыг ер нь бол баг бүгдээр ингэ шухуу ашиглаад бидний зөв чигийг дандаа зааж өгч идэг гэсэн. Тэгэхээр яг мөн өөрийгөө тэр одоо map явж байхад тэр тухайн хүнтэй эсвэл тухайн ярьж байгаа яг өөр боддоор тэр газараа явж байгаа юм шиг бас төсөөлөөд маусаараа ингээд хальт заагаад тэгээ явах юм бол эсвэл одоо paper based хийж байгаа бол хуруугаар заагаад явах юм бол бас өөртөө их тустай байдаг гэсэн. За тэгээд ер нь яг ямар ч асуулт хариултыг ингээд тэ унсныхаа дараа сонсож байгаа юмстай мартаад байх юм бол visualize хийгээд үзээрэй. Яг л бид нар ямар нэгэн зүйлийг зураг болгож толгойд болгосноор илүү удаан хугацаанд тэр зүйлийг сандаг байгаа. Тэгээд тэр зурагтай ч хамааралтай үг хэллэг тэ ашиглаад эхлэхэд яг нь бид нар тухайн асуулт хариулт руу очиод сонгох боломж бас ихсдэг байх нэ гэсэн. За дараагийнхан 3 дахь тип маань болохоор юу вэ гэхээр бид нар сонсгосыг хийж яхад зөвхөн сонсох зүйлтэй төвлөрөд явдаггүй бид нар дор хаяж 3 зүйлийг зэрэг хийдэг. Тэр нь юу гэхээр сонсно, дээрээс нь асуулт хариултыг уншина. Тэгээ дээрээс нь яг нь хариултаа сонгоно эсвэл бичнэ гэсэн үг. Тэгээ мэдээж шивнэ эсвэл компьютер based хийж байгаа бол за ингэвэл 3 зүйлийг зэрэг хийнэ гэдэг бол дийлэх хүмүүст тэр тусмаа англи хэлийг ингээд өнгөж сураа явж байгаа хүмүүст ч юм уу те энэ скил нь айгүй хомс байдаг. Тэгэнгүүт аль зөндөрөө авдаг хүмүүс бол энэ энийг аль алин зэрэг хийгээд ингээд сурцсан байдаг гэсэн. Тэгээ энэ скил нь болохоор сайжруулдаг скил. Зүгээр нэг одоо ашиг юм сонсоод хараа сайжирдаг зүйл бол биш гэсэн. Ингээд шалгалт өгөхөд тулгуурсан skill development гэсэн. За skill development-ийг зарим сурагчид маань ойлгохдоо зүгээр одоо өөрийнх нь мих ч юм уу гэдээ ойлгох гэдэг. Тэгж болж байна. Эсвэл skill development нь болохоор бүгдийн хувьд яг юу гэж тайлбарладаг вэ гэхээр бид нар ингээд жишээ нь одоо олимпийн тамирчин байлаа гэж бодъё. Олимпийн тамирчин зөвхөн одоо олимпийн тамирчин дотор одоо нэг уран гулгалтын тамирчин байлаа гэж бодъё. Уран гулгалтын тамирчин 100% байнгын уран гулгалтаа л хийгээд байдаггүй. Өөр нэг жимд очиод те зөвхөн хурдандаа төвлөрсөн дасгалууд хийдэг. Дараа нь зөвхөн одоо өндөр өсрэлтний төвлөрсөн дасгалууд хийдэг. Дараа нь магадгүй тэгээ одоо гарын хөдөлгөөн ч юм уу илүү хурд одоо илүү muscle development тийм үү булчиндаа төвлөрсөн дасгал хийдэг. Дараа нь болохоор ч юм уу энэ бичлэнгээр яах нь жижигхэн тэр одоо поинтууд дээрээ скиллүүдээ дандаа сайжруулж идэг. Тэгжиж мундаг уран гулгалтын явцд мундаг олимпийн тамирчид ч юм уу яг үндсэн яг тэр одоо тэнцээнд оролцохдоо хүснээрээ тэр чадруудаа үзүүлж чаддаг гэсэн. За skill development гэдэг нь болохоор энэ гэсэн. За тийм учраас skill development зориулаад миний заадаг нэг аргуудын нэг болохоор тэр нь зөвлөж байгаа нэг аргуудын нэг болохоор note taking байгаа гэсэн. Note taking нь болохоор хийхдээ бид нар одоо ямар нэгэн видео сонгоно гэсэн үг. За тэгээ сонгосныхаа дараа мэдээж англи дээр ярьж байгаа видео сонгосныхаа дараа цаас балаа бэлдээд авчна. За видеого эхлүүлнэ гэсэн. Тэгвэл нөгөө хүмүүс видеоноос тэмдэглэл хийж авахдаа ингэ видеого зогсоогоод байдаг. Гэтэл үгүй видеого зогсоохгүй тэр чигт нүрлүүлээ явна гэсэн. Тэгээд давхар тэмдэглэлгээд явна. Инхээр яаж явахыг бид нар сонсож ин тийм үү. Сонсогдоод зөвхөн дан чухал санаануудыг барьж авч тэмдэглэл хийж ин гэсэн. Тэгээд дээрээс нь яг нь ямар санааг ингэж дэмжиж өгч байгаа, ямар санааг example өгч байгаа, ямар санааг contradict хийж өгч байгаа, ямар санааг дараагийн шин санаа руу шилжиж гин гэдэг те. Энэ шилжилтүүдийг ч гэсэн барьж авч сурахад их тустай байдаг. Тэгээд яг нь бичингээ сонсоод тэгээд яг нь мэдээж бас үзэж гин гэсэн. Тухайн видео. Тэгтээ subtitle үзэж явах хэрэгтэй. Тэгээ үзэж гин гэсэн. Тэгвэл яг 3 зүйлийг ч юм уу те ингэ зэрэг хийгээ явж байгаа учраас энэ маань яг нь бидний альцын сонсгосогт тустай байдаг ах нэг гэсэн. Тэгээ хэрэв энэ үндсэн альцсан ангид мас авах юм бол note taking-ийг бол нэлээд маш сайн зааж өгдөг байгаа. Тийм бол дараа нь их сургуульд очсон хан ч гэсэн lecture-үүдээ сонсож байхдаа ямар нэг асуудалгүй тэмдэглэл хийж сурах болно гэсэн. За дараагийнх нь 4 дахь тип маань болохоор өнөх видеонд бас оруулж ирсэн. Бид өөр төрлийн акценттэй
спикеруудын видеонууд, спикеруудын аудиог сонсох боломжтой байдаг сонсох хэсэг дээр. За үүнд болохоор British, American, Canadian, Australian болон New Zealand accent-уудад бол орж ирдэг. За энэ болохоор дандаа англиар ярьдаг өөр улсууд гэсэн. За тэр туснаа British accent бол нэлийн орж ирдэг. Тийм учраас бид нэр кино үзэхдээ, подкаст сонсохдоо, YouTube видео үзэхдээ дандаа өөр төрлийн accent-уудтай видео сонсож тасгын болох тустай байдаг. За үүндээ болохоор YouTube-с бид нэр яг нь Australian News, New Zealand News эсвэл подкаст сонсохдоо British podcast-уудыг сонсоод ч юм уу те энэ бичлэнгээр яг нь өөр accent-уудыг сонсож ихэд тасгахж сурах юм бол их зүгээр байдаг. Тэгээд тэр тусмаа accent-уудыг бүрийн өөртөө айгу сонирхолтой болгоод сурах юм бол их зүгээр байдаг. Ер нь өөр accent-ууд бол их сонирхолтой байдаг. Зарим үгнүүдийг тийм accent өөрчлөгдлөө гэх тийм тухайн үгийг айгу хурдан хэлээд өнгөрөхөөс илүүтэй айгу зүгээр өөр газар нь илүү тодтогч аваад их сонирхолтой хэлдэг. Тэгэхээр яг нь бас дурлаад нэг сонсоод тэгээд тасах юм бол их зүгээр байдаг. Гэхдээ өөрөөр accent-уудыг дуурайх юм аягаар ярихыг бол багш нь хоригддаг. Ягаад гэвэл энэ нь болохоор бид нар IELTS speaking гэсэн дээр янз бүрийн accent-ыг дуурайж ярианд оруулаад тарих юм бол өөр чинь яриг ойлгомжгүй болдог учраас яг нь speaking-ийн оноод маш сөрөг нөлөөтэй байдаг гэсэн. Тиймээс энэ бол зөвхөн сонсохдоо төвлөрсөн бас нэг төрлийн skill development exercise гэж хэлж болно гэсэн. За үүний дараагийнх нь болохоор IELTS-ийн сонсох хэсэг дээр яг нэг хиний эдэ асуултан дээр алддаг хүмүүс бас байдаг. Тэр хүмүүс нь дийлэхдээ эсвэл алдахгүй байсан гэсэн шалгалтын өдөрчсөн алдчих болно. Энэ юу вэ гэхээр сонсох хэсэг орлоо гингүүд нөгөө хамгийн ихний хэсэг учраас ингээд анхаарал төвлөрөөгүй, чих тасаагүй, жоохон юм сандралтай ч юм уу юм үед ордог гэсэн. Тэгэхээр бид нэр хамгийн ихний болно асуултууд хамгийн амархан байх хэрэгтэй байтал ихний 1-2 асуултыг алдчихдаг ч юм уу байдаг. Энэ бүр өндөр оноо зорж байгаа хүмүүстэй л аюун сөрөг нөлөөтэй гэсэн. Энэ болохоор яг миний хувьд гарч ирдэг байсан. Тухайн үед ингээд IELTS-ийн сонсох хэсэг дээр 8.5 ч юм ингээ оноо авч ирсэн аа. Одоо юу practice test хийж явахдаа тэнгуут ингээ алдсан асуулт хангаа аюу санаа ихний асуулт нэр алдсан байдаг гэсэн. Тэгээд тэнгуут би яг одоо ойлгож авч ирсэн зүйл нь болохоор бид нар болохоор сонсох хэсэгт орохдоо эхлээд warm up хийж явах хэрэгтэй. Warm up хийний гэдэг нь одоо шалгалт руу явж явах үедээ ч юм уу баг зэрэг англи хэл дээр юм сонсоод эсвэл гэрээс орохдоо баг зэрэг англи дээр юм сонсоод warm up хийн гэсэн. Чихээ тасгаж өгч юм. За тэгснийхээ дараагаар болохоор яг нь шалгалтын орохдоо сонсох хэсэг эхлээ сонсох хэсэг маань тэдэн хэсгээс бүрдсэн тимийн талаар ярина те тэгж чигээрээ гэдэг ингээд instruction явдаг хэсэг байдаг. Тэгвэл тэр хэсгээр дийлэх хүмүүсийг яадаг вэ гэхээр одоо space out гэдэг ч юм уу нэг яг сонсож байгаа зүйлдээ төвлөрдөггүй нөгөө байнга хилдэг тавтдаг зүйлийг тавтчихин гэдэг. Гэтэл энэ үе дээр бид нар өндөр оноо зорж байгаа хүмүүсийг яадаг вэ гэхээр бүр ингээд тулгая гэж байгаа хүмүүс яадаг вэ гэхээр тэр instruction-д нь хүртэл яг нь instruction-аас нь эхлээд анхаарлаа төвлөрөөж эхэлдэг, үг бүрчлэн барьж авч эхэлдэг. Тэгснээрээ listening-ийн warm up-ыг хийж байна гэсэн. Тэгээд ирэхээр ихний асуултан дээр алтгаа болчдөг. Тэгээ миний үгжсэн болж исэн. За энэ бичлэнгээр яг нь өнөөдрөнд л би 6 сонсох хэсэгтэй хамааралтай типүүдийг хуваалцлаа. За тэгээ өнөөдрийн хвчлэгээс хэрэгтэй мэдгүй зүйлийг мэдэж авсан бол лайк дор subscribe хийгээрэй. Тэгээ дээрэс нь өөрт чинь ямар нэгэн сонсох хэсэгтэй ч юм уу те эсвэл IELTS-ийн ерөөсөө ингээд тулгараад байгаа асуудал байх юм бол дор комент бичээд үлдээгээрэй. Тэгээд үнэхээр хуваараа бэлдээд явхад хүндрэлтэй хамт олон ч юм уу те хамт сурах хүмүүс хэрэгтэй. Дээрэс нь ингээд structureтай бүтэн хичээлүүд ингээ орж явах хэрэгтэй байна. Надад ингээ дэмжлэг хэрэгтэй байна. Тэгээ би ганцаараа туулаад ингээ яваад гар хүнд байна гэсэн хүмүүс юм бол энэ IELTS хичээлд байна бас хамрагдаарай. Өвшөөрөлн арга техникүүдийг хуваалцдаг бөгөөд яг нь. За тэгээ баяртай дараагийн бичлэгээр уулзцгаая.